За Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх өнгөрсөн 7 хоногийн өмнөх 7 хоногт бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийсэн байгаа. За энэ төрийн айлчлалын хүрээнд Монгол улсаас уран олборлох гэрээний эхлэл болгож хилцээний протоколд талууд гарын үсэг зурсан үйл явдал олон нийтийн анхаарлыг татаж байна. Дорногов аймгийн нутагт орших Зөөгч Овоо ордоос уран олборлож бүгд найрамдах Франц улсын компанитай хамтрах энэ асуудлын ард Монгол улс хэрхэн яаж ашиг хүртэх вэ гэдэг нь бол чухлаар яригдж байгаа ийм сэдв. За өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Бадрах энержи компани зүгээс за Монгол улсын энэ ураны салбарт нийтдээ 250 гаруй сая Америк долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг гэдэг ийм мэдээлэл өгч байна. За тэгвэл бүгд найрамдах Франц улсад хилцээний протоколд гарын үсэг зурснаар Монголын тарл ураны ордоосоо ямар байдлаар ашиг хүртэж Монголд юу үлдэх вэ гэдгийг бол чухалчилж байгаа юм. За энэ асуудалтай холбогдуулан эхлээд үзэж та бүхэнд засгийн газрын хэрэглэх газрын дарга Амар Баясгалангийн яриаг өргөе. За бид бол түрүүнд хэлсэнчлэн 34%-аас бүрэн татгалцсан. За энэтэй зэрэгцүүлээд Францын тал бол танаа Монгол улсын төрийн тогтолцоо, улсын хурал, засгийн газар, аймаг нийслэл, сум дүүргийн төвчөнд өөр гэсэн эрхтэй шийдвэр гаргах нөхцлүүд байдаг учраас манай энэ төсөлд танаа засгийн газар үн төлбөргүйгээр 10%-ийг эзэмших нь бидний эрх шиг юм а гэдэг талаасаа Францын тал санал болгосон гэсэн үг. Ингэжиж энэ төсөл өөрөө улс төрийн эрсдэлгүй төрийн өмчийн оролцоотойгоор явагдах нөхцөл бүрдэх учраас энэ 10%-ийн давуу эрхтэй хувьцааг эзэмшээ гэдэг энэ шаардлагыг бол Францын талаас тавьсан. За Дорногов аймагт хөрөнгө оруулалт хийж байгаа. Дорногов аймагт бол энэ уул уурхайн энэ Ороно групптэй хамтарсан төсөл хэрэгжиж эхэлснээр 2 шугамар дэмжлэг орох юм байна. Нэгдүгээрт нь бол орон нутгийн хөгжлийн санг амнаатын нийт уул уурхайн салбараас олж байгаа амнаатын 10%-аар санхүүжүүлж явж байгааг өнөд. За хоёрт нь энэ яриа хэлцээрийн төвшөнд яриад Дорногов аймагт энэ хөрөнгө оруулалт хийж байгаа компани жил болгон 1 сая ам долларын хөрөнгө оруулалтыг нийгмийн хариуцлагын хүрээндээ хийнэ гэдэг энэ зүйлийг тохирч байна. Тэгэхээр 30 жилийн хугацаанд хэрэгжих төсөл 30 сая долларыг Дорногов аймагт хөрөнгө оруулалтаар хийнэ гэдэг. За эрчим хүчний нөөцийн бүрдүүлэлт дээр энэ ураны төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ер нь ойрын 10-аас 15 жилийн хугацаанд бид эрчим хүчнийхаа хэрэглэнээс хамаарад дунд оврын атомын цахилгаан станцын төслийг ярилцах боломжтой гэж бол хоёр тал үзэж байгаа. Тэгээ Монгол улс бол энэ ураны салбарт гэнэ олборлолт үйлдвэрлэлийн ажиллагаа явуулах хэсэг асуудал сүүлийн олон жилийн турш монголчуудын тийм аргаа мэтгэлцээний сэдв байсан. За энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн айлчлалын хамгийн том ач холбогдол бүхий хэлэлцээр буюу хэлэлцээрийн протокол бол сая өөрөөр хэлсэн Франц улсын талтай хамтран ураны салбарт хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн хэлэлцээрийн протоколд хоёр тал гар үсэг зурсан байгаа. За энэ асуудал дээр бол Америк Францын нэгдсэн улсын Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон бол хэлэхдээ бол ер нь бид бол Монгол улсын ашигт малтмын салбарт тэр дундаа бол ураны салбарт хамтран ажиллаж түүхийд бараа бүтээгдэхүүнийг бол Францын тал худалдаж авахд бэлэн байна гэдгийг илэрхийлсэн. За энэ бол ганцхан нэг ураныг бол бид ашигт малтмын нэг хэл төрөл зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр үнэхээр бол энэ ховор металл бол газрын ховор энэ уран гэдэг энэ бодис бол монголчуудын хувьд бол яг байгаль орчин болон хүн амын аюулгүй байдал гэдэг талаасаа бол айхтар тийм анхаарлын төвд байгаа сэдв мөн үгүй мөн. За нөгөө талдаа бол үнэхээр бол Монгол улсыг үн цэнтэй болгох дэлхийн томоохон хүч хэрэг гүрнүүдийн сонирхол бүхий бүс нутаг байлгахад бол үнэхээр тийм чухал алхам болсон гэдэгтээ бол санал нийлэх ёстой. За Монгол улсын хувьд бол энэхүү ураны салбарт Францын талтай хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурсан байгаа. За протоколоос харахад бол ер нь бол Монгол улс өөрөчийн хэлсэн дээр Дорногов аймгийн Улаанбаатар сумын нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэгдсэн байгаа. Ороно компани, охин компани, Бадрах энержи гэдэг компани 34% нь бол одоогийн байдлаар Монгол улсын засгийн газрын буюу төрийн өмчийн оролцоотой ийм хувь эзэмшилтэй үлдсэн нь бол Францын компани хувь эзэмшилтэй ийм л орд. За хэлэлцээрийн протокол зурдсанаар бол Монгол улс бол энэ 34%-ийн хувь бол 24% нь бол Францын талд шилжүүлэх тохиролцоонд хүрч байгаа юм байна гэж ойлгосон. За Монгол ингэснээр бол Монгол улсын засгийн газар бол
энэхүү компани 10%-ийг бол эзэмшүүлдэхээр болж байгаа шүү, тийм үү. За гол нь яагаад ингэж бид нар өөрийнхөө эзэмшиж байгаа 34%-ийг 10 хүртэл хувиар бууруулчихваа гэдэг асуудал яригдах байна гэхээр зэрэг оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулахдаа бол Монгол улс өөрийнхөө 34%-тай тэнцвэр хэмжээний хөрөнгө оруулалтыг одоо Монголын талаас хийнэ гэдэг амлалт үүрэг авсан. Тэгээд тэрхүү хөрөнгө оруулалт нь бол 2.4 орчим тэрбум ам долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдаад тэрийг нь бол Монгол улсын засгийн газрын зүгээс гаргах боломжгүй байсан учраас хөрөнгө оруулагч талаас одоо зээлж аваад төрөндөө одоо бас хүү төлөөд ингээд өнгөрсөн хугацаанд оюутлогын компаниас авах орлого ашиг ногдол ашигын асуудал ингээд алсан оцсон нь бол монголчуудын хувьд бол том тийм оёг буюу одоо хөндөөр сэдв болж үлдсэн. За үүнээс зутаахын тулд одоо ураны салбарт эзэмшиж байгаа 34% бол одоо 10 хүртэл хувиар бууруулж ийм л хилцэл хийж байна, тийм үү? Гэхдээ бол бид бол энэ бол сайн хилцэл болсон уу? Одоо үнэхээр одоо таархан хилцэл болсон уу гэдгийг бол одоо хэлэхэд эрт. Талууд бол зүгээр л одоо хэрхэн яаж хамтарч ажиллах болох юм бэ гэдгийг л протоколд л гаргаж зорсон. За хилцээрийн явцад бол мэдээж одоо хувь эзэмшлээ хэрхэн яаж хадгалж үлдэх юм, хувь эзэмшлэлтэй тохирсон хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм уу? Эсвэл одоо энэ бол Монгол улсын газар нутаг дээрээс монголчуудын Монгол улсын үндсэн хууль заасны дагуу бол байгалийн баялаг бол ард түмний мэдл төрийн өмчт байдаг гэдэг утгаараа бас одоо хувь эзэмшил дээр хөрөнгө оруулалт оруулахгүйгээр хувь эзэмшлээ баталгаажуулж үлдэх юм уу? За ашиг малтан боллын нөөц ашигчны ялган татвар гэж монголчууд ярьдаг амнаат гэж бас хэлээд сурцсан байгаа. Энэ амнаатын хувь хэмжээгээ хэрхэн хадгалж үлдэх юм, нэг үл өсгөх юм уу? Энтэр гэдэг маш олон асуудлууд бол энэ хилцээрийн явцад тодорхой болно. Одоо бол зүгээр яг хамгийн гол ач холбогдолтой зүйл нь юу вэ гэхээр зэрэг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн одоо 5 гишүүн улсын нэг Франц улстай Монгол улс стратегийн чухал салбарт хамтран ажиллахаар талууд тохиролцсон л одоо хамгийн чухал үйл явдал гэж би харж байгаа. Протоколд гарын үсэг зурснаар бол одоогийн байдлаар ураны одоо ордоос Монгол улс 10%-ийг эзэмшээд зогсохгүй ашигт малтмлын нөөц ашиглах одоо татварыг бол өсөн нэмэгдэх хувь хэмжээгээр авна гэдэг мэдээлэл өгч байгаа. За ойролцоогоор нэг 19% хүртэлх одоо татварыг бол амнаат хэлбэрээр авна. За энэ нь бол мэдээж дэлхийн зах зээл дээр ураны үн нэмэгдсэн тохиолдолд ийм байдлаар авна гэж ярьж байгаа. За одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр ураны үн 1 кг нь 71 Америк доллартай тийм байгаа юм байна. За харин зөөвч аваа ордын хувьд бол нөөцийн хувьд нэг 65 мянган тонн уран олборлох юм нөөцтэй. За өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд бол хайгуулын одоо ажил хийж байх энэ явцад туршилтын журмаар нэг 10 тонн ураныг л одоо олборлсон байдгийн байна. За тэгвэл Монгол улс дээрх одоо ордоос нийтдээ 1 тэрбум Америк долларын одоо ашиг хүртэх боломжтой гэдэг ийм тайлбарыг хэлж байна. Тэгэхээр энэ бол яг албаныхан хэлэхдээ оюутлогын одоо гэрээний дараа орох томоохон гэрээ гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр ашигын хувьд бол Монгол улсад хэр одоо зөв зүйтэй гэж харж байна. За ер нь бол Францын талаас энэхүү ордыг ашиглахтай холбогдуулаад бол 1.6 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг оруулна гэдгийг зарласан тийм үү барууны компани. Тэгэхээр бол 1.6 тэрбум доллар гэдэг бол одоо 2009 оны оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнээс хойших бас хамгийн томоохон хөрөнгө оруулалтын бүхий төсөл болох уу болно. Гэхдээ бол Монгол улсын хувьд 40 жилийн хугацаанд 1 тэрбум ам долларын ашгийг энэхүү төслөөс хувь хүртэх юм байна гэдгийг бол одоогийн байдлаар бол тэгж өөрчилсөн байдлаар бол мэдэгдэж байгаа. Гэхдээ бол одоо 1 тэрбум доллар гэдэг бол монголчуудын хувьд Монголын эдийн засагт 40 жилийн хугацаанд хэр том тоо вэ гэдгийг бол бас бүгдээрээ бас эргцүүлж бодох ёстой байх гэж би бодож байна. За мэдээж оюутлогын компани бол одоо жилдээ Монгол улсад төлж байгаа татвар болон Монгол улсаас худалдаа авалт хийж байгаа хэмжээ. За тэгээд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу одоо гадаад улсаас нийлүүлж байгаа цахилгаан их усүрийнх нь их усүр ашигласныхаа төлбөрт төлж байгаа хэмжээ энэ төр гэж бодох юм бол үндсэндээ бол энэ 1 тэрбум гэдэг тоо бол оюутлогын тэр одоо Монголд үйл ажиллагаа явуулж буюу одоо Монголд үлдэх боломжтой орлоготой харьцуулахад бол жижигхэн тоо. Гэхдээ бол өөрөө энэ бүтээгдэхүүн нь өөрөө үнэхээр Монгол улсыг бол аюулгүй байдал талаасаа, дээрээс нь геополитик талаасаа, эдийн засаг талаасаа бол үнэхээр ач холбогдолтой төслөө хөл одоо төсөл илүү чухал төслөө. Гэхдээ бол энийг бол хэрэгжүүлэхийн тулд бол заавал байгаль орчинд аюулгүй, хүн амд маань аюул учруулахгүй эрүүл мэндийн хувьд бол их тийм сүүлийн үеийн техникологиг ашигласан
аюулгүй байдлыг баталгаажуулсан ийм л төсөл болж хэрэгжих юм бол монголчуудын хувьд бол энэ л хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн тоонд орох байх гэж би бодож байна. Ер нь бол яг бид бол энэ ураны төслөөс бол хэрэгжснээр ямар ачаал бүрдэлтэй юм бэ гэдгийг харахад бол одоо бол Монгол улс бол нүүрс, алт, зис, төмрийн хөдөлгөөл ингээл үндсэндээ нэг 4-5 хоног багтахаар л ашиг малтмлын түүхий дээр тогтсон ийм эдийн засгтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол бид нар энийгээ бол аль болохоор олон тулгуурт эдийн засгийн тийм харилцаа буюу одоо олон тулгуурт тийм түүхий эдийн нөөц болцоо бүхий ийм улс орн болж иж бид бол аюулгүй байдлаа шүү дээ эдийн засгийн чадвараа дээшлүүлэх ийм боломж болцоо байгаа гэдэгтээ бол санал нийлэх хэрэгтэй хаа гэж бодож байна. За бүгд найрамдах Франц улсын хувьд ураны одоо энэ боловсруулалтаар бол дэлхийн 30% одоо энэ боловсруулалтыг хийдэг цаашид энэ тог 70% болгох одоо том амбицтай байна гэдгээ бол хэлдэг. За мөн одоо эрчим хүчнийхаа нийт хэрэглээний 68%-ийг энэ атомын станцаас бол бүрдүүлдэг юм байна. Тэгэхээр Монгол улсад магадгүй одоо эрчим хүчний хараат бус байдлыг одоо өөрчлөхийн тулд энэ одоо гэрээ хэлцээний цаана бас нэг дахиад өөр юу байх вэ гэдэг нэг ийм асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой сэдв зөвхөн одоо олборлоод өнгөрөх биш Монгол улсад юу үлдэх юм бэ гэдэг асуудал дээр бас харах ёстой байх гэж хараад байна. Тий зөвлөдөө ер нь бол ганцхан Монгол улс бол ганцхан байгалийнхаа баялагийг түүхийгээр нь буюу одоо хагас боловсруулсан байдлаар л бусад улс орнуудад зардаг юм түүхий эдийн бааз улс байсан байгаа энэ байдлаас бол бид аль болохоор одоо зогтох ёстой. Болж игэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр шат руу явах ёстой. Дараагийн өөрөө чи хэлж байгаа өмнө ер нь бол бид ураны салбарт тэр Францын тал дэлхийн нийт нөөц түүхий эдийн нөөцийн 70 хүртэлх хувийг одоо үйлдвэрлэдэг боловсруулдаг орн болъё гэсэн тийм том амбицтай байгаа бол бид бас түүнтэй нийцэж одоо тэр танай улсын техник технологи ноу хауг ашиглаж Монгол улсад бас өөрийнхөө дотоодын хэрэгцээнийхээ эрчим хүчнийг хүчийг одоо шийдэхэд бас тэр цус туслаад дэмжлэг хамтран ажиллах асуудлыг бас энэ гэрээний хүрээнд ярьж шийдэх одоо тийм сан санаачлахуудыг бол гаргах ёстой байхаа гэж бодож байна.